Туулаа нэвртэй подкаст гэсэн юм гин вүлээ. Та өөр тохиолдсон лус авдаг бүгж өтгөртэй холбоотой эвгүй түүхээ Туулаа нэвртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-аар илгээгээрэй. Хад сайтын үнэг бардам, хатам сайтын хүргэн бардам, ноён сайтын албат бардам, нохой сайтын хот бардам. Алдарт бүгчүүдийн тухай хууч яриа. Цог Бадрах Арслангийн яриа. Одоогийн Булган аймаг хотог өндөр сумын харьяад Цог Бадрах Арслангийнхтай манайх урд айл саахалт олон жил аж төрж байлаа. Би жаахан л байсан юмдаг. Цог Бадрахын хүү Балдан очир миний ихч мегмартай сууж манай хоёр айл худ ураг болсон билээ. Цог Бадрахгүй манайхаар байн ирж аавтай хууч хөөрнө. Миний аав сүрэн бол аянжин тээдэг, 8 арилжаа хийдэг. Жил бүр богдын хүрээ Улаанбаатар орж гуйрал буудаа, хан, өнний худалдаа хийдэг хүн байсан юм. Цог Бадрах Арслангай нутгийнхан Баадай заан гэж нэрлэдэг байв. Аавыг хот хүрээ явхад 1-2 үхэр тэргэнд ачаа дайж явуулаад хотод худалдуулдаг байлаа. Хүү Балдан очир нь хотод эмнэлгийн сургууль сурдаг байсан үе билээ. Цог Бадрах Арсланг нэг ирэхэд нь ээж маань галун хүзүүд шимийн огт тавьж өгөв. Аав Баадай заан хоёрын яриа хөөрөөж хөгжилтэй болов. Би хүүхэд байсан болохоор хүний яриа чагнах дуртай байж тээ. Манай нутгийн хөвгүүдийн товч бүч ханзарч дээлийн сууган дандаа уранхаа явдаг байлаа. Хоньны бэлчээр, туглын хашаа, гүүний зэл, хоньны хашаанд дандаа барилдаж байдаг болохоор хувцас яаж тэсэх вүлээ. Дээлээ урсан хүүхдийг хинж зэмэлдэггүй байлаа. Хүн бүгдэл бүхэд дуртай, аав бүгдэл хүүгээ бүх болгоно гэж ярьдаг байсан юм. Тэр үед Баадай зааны ирэхэд айл бүгд хүндэлж юм яриулах, бүхийн талаар хөөрүүлэх гэж дурлана. Баадай заан ээжийн өгсөн галун хүзүүт нэрмэлд нилээд халж залуу зандан цагтаа барилдаж явснаа ингэж ярив. 21 настай байсан санагдана. Манай нутгийн бүгчүүд цөмөл надад унаж бярх хүч өсөж байсан жил билээ. Тэр жилдээ богдын 7 хушууд аншигт очиж барилдлаа. 5-ын давааг торж бүдрэхгүй давж уулсын начин боллоо. 6-гийн даваанд алдарт бүх наамхаа авраг намайг амлаж байна шүү. Би ч айсангүй. Хэд хэдэн мэхээ угсраагаар нь хийндэ гэж бодлоо. Намхаа аврагыг хамж хавсардаг мэхээрээ барьцтай барьцгүй цохоод унгаачлаа. Тэгсэн чинь наадамчид намхаа авраг унаагүй. Барилдах болоогүй байхад гиндүүлж унгалаа гэж бид хоёрыг дахин барилдуулах боллоо шүү. Намхаа аврагад лав бариулж болохгүй гэж бодоод тойрч гүйж байснаа гиндүүлж дахин давхар хамж хавсраад тас гэдрэг нь тэрийг хадуулан унгаатгав. Наадамчин олон дуу алдан нэр хийж билээ. Намхаа гуйг ингэж 2 дахин хаяж 6-гийн даваанд начин цолоод орн баталлаа да. 7-гийн даваанд намхайн ах Лувсан Жамба авраг намайг амлжээ. Дүү намхаагаа 2 дахиж хаялаа гэж шар хорн хүрээ визгэж бодлоо. Үдзэж алдаж өсөрч наалдандаа гэж мэхээ товлон тогтов. Лувсан Жамба авраг сэгээ самбаа өгөхгүй барьцгалж тэр завсраа өөрийн барьцад хүрч лав барьцнаас мэх хийдэг хүн шиг харагдаж байв. За тэгэхээр нь барьцгалж цээжээ гэдрэг өндих үйт нь л би харваж сөөлье гэж шийдэв. Аврагч цэгээ самбаа өгөхгүй барьцгалж эхлэх юм байна. Би ч товлсон шийдээрээ харваж сөөлээд унгаад амжлаа. Тэгсэн чинь наадамчид бас бидний барилдааныг хайн болсон гэж шуугилдан хөлийн засуулынхан хайн болсон дахин барилдуул гэж шийд гаргалаа.
Том цолтой бүх 2 унаж байж л тахимаа өгдөг ёс чинь энд л байдгийм байна. Нутаг нуг ойр хүмүүс болоод 2 авраг намайг амлаж байна гэж бодсон чинь биш боллоо шүү. Намайг дэмжиж миний үнний төлөө тэмцэх хүн тэнд нэг ч алга. Зэвүү хүрээд хор шарж буцлаад явчихлаа. Дүү аврагыг нь хамж хавсраад тэрийг хадуулсан юм. Тэр л мэхээрээ тэрийг хадуулах юм шүү гэж шийдлээ. Намхаа аврагтай барилдсан шиг тойрч гүйж баригдахгүй баахан уурыг нь хурж амьсгаа дуулж байгаад барьцтай барьцгүй цохиж хавсраад түлхсэн чинь баруун гараараа газар тулж 3 хөтлөө дуусангүй шүү. Дутуу түлхсэн алдаандаа би харамсаж өөрийгөө баахан зэмлэлээ. Одоо харваж орхоос аргагүй болов. Хэд тойрчгүйгээд их зууртаас нь 2 хөлийг нь хамж харваад тас гэдрэг нь тэрийг хадуулан 2 дахин унгаж 7 давж заан цолтой боллоо доо. Ах トゥ 2 аврагыг хайсны дараа миний бэр 2 дахин нэмэгдэх шиг болж үлээ. Дараагийн даваанууд төрүүлэх зам минь шул уудсан юм. 8, 9, 10-ын даваан тунаж үлдэв. Учраа бүгчүүд маань бүгд л надаас цэрвэж айгаад байж үлээ. Тэгэхэд би улам омог бэр орж хүч цээжинд амтагдж бүгд жижигхэн юм шиг харагдаж санаанд бүгд багтаад ирэх шиг болдг юм билээ. Тэр жил миний од хиймэр гялалцсан он байж үлээ. Богдын 7 хушуу даншиг наадамд ах トゥ 2 аврагыг дахин хаяж бүгд 12 давж арслан зол хүртэж билээ гэж хуучлав. Цаг бадрах арслан даруухан зантай ойр орчмын хүмүүст тусрахгүй их ажиллаж малч тайрайланч хүн байсан юм. Хавар намрын будаа хадлангийн цагаар чөлөө завгүй айлын нэг бол цог бадрах гойх байсан юм. Сугсаан жижиг гихч айлд цог бадрах арслан ирээд цайлж суухта гэрийн эзэн жижиг өвгөнд хуучилж суухыг нь сонсвол арслан ийн хөөрөв. Ард тарих гихч газраас сүйтэй удмын 2 тугалтаа үнэ худалдаж аваад туугаад явах гэсэн чинь 2 тийшээ буцаж цухтаад явдаггүй. Тэгэхээр нь 2 туглыг нь сугавчлаад морио хөтлөөд алхачихсан чинь 2 их үнэ дагаж мөөрөөд шогшоод байна. 2 туглыг бүтэн өртөө газар сугавчилж гэртээ иржээ гэж ярив. Жижиг өвгөн яриандаа халж арслан болоод дахиж даншигт очиж барилдахгүй юм уу гэж асуув. Тийм ээ, би дахиж очиж чадаагүй юм. Арслан болдгийн хойтон жил явах бэлтгэл хийж байтал эхнэр өвдөөд саадсан юм. Харин тэр жил Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын нутагт Даян дээрхийн хүрээний наадамд очиж нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцсан юм шүү. Даян дээрхийнхэн гадны бүхийг төрүүлүүлдэггүй олон бөөнөр нь хараа алж атга хийж лам нар нь нутгийн бүх нартаагаа нийлж хавчдаг гэж сонсоод би очиод нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцсан гэж бодогдоод даншгийн наадамд явуулгүй Даян дээрхийн наадамд очлоо. Намайг таних хүн тэнд байхгүй юм. Нутгаасаа хідэн барилддаг лам хар бантнаар дагуулж очив. Би томтой болохоор намайг хүмүүс их ажиглаж байна. Бүх бүртэг гэхэд нь өөрөө оцсонгүй өөр хүн явуулж нэрээ бүртгүүллээ. Улсын арслан гэдгээ нуучглаа. Гэтэл юу болсон гэж санана. Даян дээрхийн лам хар нийлсэн хідэн бөхчүүд ирж миний минь усыг асууж золгоод ихэлвэ. Тэд миний бүртгэлээс 33-т 3 хайлантай нутгийн Хатан Баатар Магсар Жавын хошууны Цог Бадрахаа гэсэн нэрээс минь Арслан Цог Бадрах гэд таньчихсан юмсанч. Даян дээрхийн хүрээний бөхчүүд дотор надаас илүү цолтой хүн байхгүй. Би дандаа ихэлж бүх амлаж байсан болохоор намайг яаж чадаагүй юм. Хамгийн сулхан бүх амлахад л дандаа шаг хийсэн бөхчүүд байж үлээ. Тэд намайг байтугай миний ах Радна Базар Арслангийн хүртэл түүх намтрыг шаандахгүй байж үлээ. Гэж хуучлагыг би багадаа сонссон болохоор ер мартдаггүй юм. Сайн бүхийн дуйлаан мөн ч хол явдаг юм билээ. Манай нутгийн ирчүүд багадаа цугаа урагттал барилдаж өссөн болохоор
хүн бүгд л 2-3 ихтэй байдаг. Намнан уулын улсын начин буурал цамбжав. Тишиг сумын улсын заандааш хөвсгөлийн товцог пөрөв жав гээд гаажтай бүхүүд байна. Намдангийн хүрээний ламнар бүгд сайн барилддаг хүмүүс юм шүү гэж Цогбаатар гарслан хуучлахад жийжив хөгшин ийн асуув. Та чухам ямар мэхээрэ хүмүүсийг яаж хайж байв та? Таны их чинь зүүн талаараа илүү барилдаг гэж ярилцдаг юм билээ гэв. Цогбаатар харслан инээд алдан суудлаа засаж суугаад зүүн тал гэдэг чинь үнэ. Миний зүүн хөл рүү орсон хүн надаас 6 төрлийн угсраа михний аль нэгийг амсдаг юм. Зүүн хөлөөрөө би дотуур хутгах, давхар хавсрах, дотуур өнхийлдөх, давхар ачих, нохоо мордох, тонгорох, дотог шөмөрөх гээд бүгдийг би сайн хийдэг байлаа. Даншгийн наадамд намайг таньж мэдэх хүн байхгүй. Миний ямар михтэйг мэдэхгүй болохоор олон бүгчүүд зүүн хөл рүү минь дайрч ороод л унаад байлаа. Дайн дээрхийн хүрээний наадамд 3 хоног барилдахад тентхийн олон бөөнүүд надад 3 хоног хараал жатах хийж нойргүй хонсон боловч надад юу ч мэдрэгдээгүй л өнгөрсөн дөө. Тэр наадамд би нэг бүхийг бэртэх шахсан юм. Залуухан бандтай 3-ын даваанд барилдахдаа түүнийг ардаа гаргачихваа. Тонгоогоод харсан чинь 2 хөл нь ойрхон харагдахаар нь шүүрч аваад гидэргээ суучихсан чинь гидсэн дээр нунаад гидсийг нь амаар нь гартал шахчихжээ. Тэр залууг эзэн хоолоороо бөөлжөөд байхад нь би хичнээн их айсан гэж. Бүх хүн бөхөө бэртэх шиг эвгүй юм байхгүй гэж хуйчлаад зилгэн цаг хөдхөд хийлгэн залгаад сууж байгаа нь Цогбаатар харслан хутаг өндөр уул шиг ханхан харагдаж билээ. Та Тулааны өртөө подкастыг сонсож байна. Дараагийн видеог цаг алдалгүй үзэх хүсвэл subscribe тавьчаа дараарай. Ванчинхүү арслангийн тохуу. Ховдын Ванчинхүү арслан улсын наадамд ирж төрүүлж арслан цол хүртчихэд машинаар нутаг буцаж яваад Баян Хонгор аймгийн нэг сум наадам хийж байхдаа дааралджээ. Сумын наадамд барилдъя гэж бүртгүүлжээ. Тэгэхдээ улсын арслан цолтойгоо нуучихсан юм байжээ. Барилдахдаа зодог шуудгаач өмссөнгүй. Бэрзент ногоон цуваа суран бүсээр бүсэлчгээд л барилдаад байж. 5-ын даваанд тэр сумын зан Ванчинхүүг амлан авч нэг ёсны гадны хүнийг гадуурхаж гин. Ванчинхүү арслан тэр бүхийг ганц суйлаад гайчихжээ. Нутгийн наадамчид унаагүй хайнцсан гэж булхаацаад дахин барилдуулжээ. Дахиад л барьж аваад хайчихж гин. Мөн бөөн шуугаан болж нөгөө бүгчин тахимаа өгөхгүй зүхтаагаад байж гин. Тэгэхт нь Ванчинхүү арслан зэвүүн хурж. За өхөө, чи гомдолтой бол хоёулаа дахин барилдъя гэж. Нөгөө сумын заанч зөвшөөрж дахин барилдахдаа салтаадж өргөд гол асрын өмнө аваачиж зөөлхөн гихчин нуруугаар нь тавиад буцаж өргөд хөлөөр нь босгоод за болов би улсын арслан Ванчинхүү гихч байна. Үүнээс хойш битгий булхаацж бай гэж хэлжээ. Нөгөө бүхэн за гэд толгой дохиж байсан гэдэг. 6-гийн даваанд гарахдаа Ванчинхүү арслан мөн биедээ тодорч зодог шуудаг өмсөд алдар цолоо дуудуулан үлгэрийн нусгай борхуу эрлэх баатар болдог юм шиг болжээ. Хүмүүс наадамчид гайхаж хоцорч гин. Баг газрыг тавхуурхаж бассандаа сүүлдээ би санаа зовж билээ гэж хөөрөлдсөн юм. Ванчинхүүгээ бол жижиг хэн биетэй 18 михтэй. Тэр михнийхээ алийг нь ч сайн идэг бүх байжээ. Хол газрын хүн учраас улсад олон ирж барилдаж чадаагүй юм гэдэг. Ховд аймагта өндөр албан тушаалтай аймгийн даргын алба хашиж байсан болохоор наадам эргүүлж явах зав хаа байх вүлээ гэж өөрөө ярьдаг байлаа. Би дунд сургуулийн 7 дугаар ангиас 1967 он 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 7
Эхлэн хуучин пионерын ордонд төвдөн дорж гомб багш нарын удирдсан үндэсний бүхийн секц дугууланд суралцлаа. Багш нараараа бүхийн гараа дивэ шаваа тахим өгөх авах зэргийг заалгалаа. Авраг өөрөө зодог шуудаг өмсөж байгаад л нэг бүрчлэн зааж тэр бүгдийнхээ утга учирыг сайтрахилж ойлгуулдагсан. Мөн өөрийн дархан мэх хөнтрөн суйлах, халаа сэлгээг олон дахин хийлгэж алдаа оноог хэлж өгдөг байв. Надад үндэсний бүхийн цагаан толгойн үсэг заасан багш нар минь бүлгөө. Би нэгэн удаа бэлтгэлдээ ирэхдээ өөрийн далбайгаа мартаж ирчгээд төвдөн аваргаас "Багшаа, танд илүү далбай байна уу? Би далбайгаа мартаад ирчихжээ" гэсэн чинь "Өө минь, надад юуны илүү далбай байх уу? Тэр далбай чинь засгийн газрын ордон дээр мандаж байгаа" гэд ам таглаж билээ. Багш ямарваа зүйлийг ёжтойгоор хэлж үннийг ойлгуулдаг. Түүнээс хойш би бүхийн зодгийг далбай гэж хэлэхэ болж зодог гэж хэлж заншсан да. Төв аймагт төмөр гарч төвдөн дорж авраг түүгээд унтрав. Би хүүхэд байх үедээ дээр хүүгийн учир утгыг мөхөс дутуу ойлгож үнэхээр төмөр гараад авраг нулимайд унтраасан юм бах та гэж бодож байснаа нуух юм. Хожим ухаж ойлговол дээрх нь асар том ойлголт байсны зэрэгцээ бүх хүний хүч чадлын илэрхийлэл үнэлгээ төдийгүй бүх хүн олон түмэнд нэр нүртэй зон олон нь бүгчүүдээ цаг үргэлж үлгэрийн баатар шиг бодож явдаг. Улсын наадамд төвдөн дорж аваргыг эзгүй байхад зүүнний магнаа эзгүрч хоосон болчихдог гэж эдүгөө хүртэл дуурсаж ярьдаг үлээ. Монголчууд бөхтөө хайртай болохоор тэдний хүрээлэн буй юмс тэдний гарт бүрэн багтана гэж үздэгээс улбаалan гарсан болов уу гэж бибээр мунхаглан бодно. Та Тулаан нэвртэй подкастыг сонслоо. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзхийг хүсвэл цугийг маань дэмжиж subscribe тавьчаа дараарай. Мөн хонхоо идэвхжүүлээрэй. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.